Яа, орой минь даваа коуч. За орой минь урилгыг маань хүлээж авсанд маш их баярлалаа. За манай амар амгалан гэр бүл подкастын 13 дахь дугаар бэлэн болоод би нэг супер дупер зочныг өрөөд үнэхээр их баярлж байна. Энэ хүн бүхний хамгийн хэрэгтэй чухал сэдвээр ярилцах гэж байгаа да. Тэгээд подкастын маань нэр нь Аз жаргалтай мөнгө гэд тийм сэдвээр ярилцах гэж байна. Тэгээд их зай коуч маань манай топ коучинг академийн хамгийн ууган коуч байгаа. Олон жил коуч хийж байгаа. Тэгээд одоо болохоор мөнгөний шарх сэдвээр голчлон сургалтаа явуулж байгаа тийм ээ. За ер нь өөрийнхөө тухай нэг жоохон танилцуулаад ирэхэд их гоё бид хоёрын амьдрал чинь бас жоохон зарим юмар холбоотой гэхгүй тийм. Тэр тухай би бас ярьчих. За баярлалаа. Даваа коучтой бас энэ гоё подкастынхаа зочноор намайг урьж оролцуулсанд маш их талархаж байна. За сайн хэлдэг шиг би Top Coach Academy ууган одоо коучүүдийн нэг. Top Coach Academy-г үүсгэн байгуулагч Нара Томсон багш маань бол миний одоо хайртай багш маань. Тэгээ багшаагаасаа ингээд суралцаад дагаад энэ хүнээс одоо алхмаар ингээд суралцаж яваад нийтдээ одоо 8 дахь жил рүү орох гэж байна. Цаг хугацаа ямар хурдан юм бэ? Маш их цаг хугацааг багштайгаа хамт ингээд өнгөрүүлсэн байна. Тэгээ багшийнхаа одоо амьдралын туршлага тэр мэдлэг боловсрал тэр бүхнээс нь ингээд суралцаж явсараад өөрийнхөө амьдралыг өөрчилсөн юм эмэгтэй. Өнөөдөр та бүхэнтэй ингээд мэдчилж байна. Анх Нара Томсон багштайгаа авчрахтаа цор хогтолтой, нүдэндээ нулимстай ядуу байна, өрөнд орно, мөнгөгүй байна гэдэг нь ямар хүний амьдралд гашуун тэр мэдрэмжийг авчирд юм бэ, гашуун түүхийг бүтээд юм бэ гэдгийг өөрийнхөө амьдралаар туучсан, мэдэрсэн ийм эмэгтэй байна. Тэгээд багштайгаа учирсныхаа дараагаар мэдээж өөрийнхөө сэтгэл дотор байсан тэр бага насны шархнуудаа нэг нэгээр нийтгээсэн мөнгөнийхөө шархыг эдгээсэн ийм эмэгтэй байна. Би өөрөө эдийн засгийн онолч судлаач юм үндсэн мэрэгчлээ. Тэрнийхээ дараагаар одоо банкны салбарт нийтдээ 18 жил ажилласан юм хүн. Тэгээд эдгээр эдийн засаг банк одоо санхүү онол гэсэн энэ одоо мэдлэг мэрэгчлэр ингээд олон жил ажилласан боловч өөрийнхөө амьдралд бол мөнгөний шархнаасаа болоод маш том санхүүгийн уналтанд орж исэн. Тэгээд тэрнээсээ болоод амьдралын маш олон талбарууд дээр цөхөрч исэн, одоо гунж исэн, гутарч исэн, цорхоо гуталтай, тэгээ нүдэндээ нулимстай 3 хүүхдийнхаа одоо ширээн дээр тэр туслахын тавьж өгч чадсангүй гэхдээ өөрийгөө маш их буруутгадаг юм төгс-өглөрийн синдром төрсэн ийм эмэгтэй байсан. Гэтэл одоо багштайгаа учирснаас хойш нийтдээ 4 удаа өөрийнхөө карьерийг ахиулж чадсан, цалин орлогоо нэмэгдүүлж чадсан. За мөн яг 2024 оны хавраас эхлээд өөрийнхөө 2 бизнесийг одоо ингээд өөрөө эрхлээд явж гин цагийн эрх чөлөөтэй хизээх өссөн үедээ ингээд ийшээ тийшээ явцдаг энэ тэнд очиод хүмүүстэй ажил төрлөө хөөцөлдчихдэг ийм одоо боломжийг бас өөртөө гаргаж чадсан байна. Энэ хүн бол Top Coach Academy-аас суралцсны гавьяа, Нара Томсон багшаас суралцсны гавьяа. Тэгээд мэдээж миний ард намайг ингээд дэмжижийдэг гайхалтай хамт олон маань байдаг. Тэгээд тэр хамт олонний маныг өнөөдөр даваа коучдаг ингээд гоё подкастт нь оролцож ирээд ярьж байгаа. За айгүй хаппи байна. За их баярлалаа. Тэгээд нөгөө би дөнгөж сая гэр бүлэрээ Лас Вегас явж амраад өнөөдөр ирсэн байхгүй. Тэгээд их л мөнгөтэй газар явал энэ ямар хүмүүс ингээд $10,000 нэг ширхэг юм чипс юуны нөгөө казино тоглодог чипс нэг ширхэг нь $10,000 ингээд өрөөд ингээд юм өндөр байшин шиг тавьчихсан байхгүй. Тэгэл тэрнээс ингээд шийд би нэг $1-ыг арай хийж шийдэж явах тэр хүмүүс болохоор ингээд $10,000-ыг ингээд багц багцаар шидэл нөгөө покерын ширээндээ тэгэл би гайхчихсан энэ одоо ямар хүмүүс их мөнгөтэй болчтой гэлээ. Тэгээд яг ерөнхийдөө би танаас сургалт авсан. Ер нь урд нь ч мөнгөнээс сургалтад авч ирсэн болохоор мөнгө бол энерги гэдгийг хамгийн сайн ойлгосон байгаа. Тэгээд та болгоо нөгөө нэг хөдөөжин банкнд 10 хэдэн жил ажилласан гэж хэлсэн шүү дээ, тийм үү? Тэгээд би нэг жижигхэн түүх ярьж сая Лас Вегаст яваад нэг Блаша гэдэг айгу гоё нөгөө урд нь нэг усан хориглоор яваад идэг. Тэр юунд манай ээж тэр доторх цэцэг навч ингээд үнэхээр гоё би энэ ширэлцсэн байгаа юун дээр. Тэгээ тэнд байж байхдаа би бодчихсон аахгүй хамгийн эхэлж Блаш яд хизээ ирлээ гэсэн чинь 2002 онд ирсэн. Тэгээд эрэхтээ би нөгөө манай авга
эгчнэр Монголоос ирээд манай хүүхдүүд энэ төр ирээд бид нар бүгдээрээ юу Лас Вегас яваад тэр Галашиад ороод өстой юм гэдгийг энэ тансаг юм гэдэг чинь ямар гоё гэдэг нь юмны чанар манар тэгээд тэр буудлын ингээл шалны хүртэл чанартай үнэхээр гайхалтай тийм буудлаа гэдэг аахгүй. Тэгээд тэнд ороод анх тэр 2002 онд иржсэн түүхээ санаж ирсэн. Тэгээд тэр аав ах маань зоригт гээд манай аавын баг дүүн аахгүй. Тэрсэн дүү гэхдээ бид нарт нэг гэрт ингээ өсчихсэн. Тэгээд тэр ах маань бидний амьдралд маш их хувь нэмэр оруулж ирсэн. Бидний л одоо ерөөсөн манай гэр бүлийнхний алтан гац гэж нэрлэж болохоор ах байдгийг одоо банкны системд 40 гаруй жил ажилласан. Хөдөө аж ахуйн банкны санаас дэд захирал, ерөнхий захирал, хөвсгөлийн хөдөө аж ахуйн банкыг анх байгуулж ирсэн. Хөвсгөлийн Монгол банкнаас гараагаа эхэлжсэн тийм мундаг ах байдгийн тэр ахаараа үнэхээр их бахархаж талархаж явдаг шүү гэдэг энэ подкастаараа дамжуулаад бас талархлаа илэрхийлж бидний манай гэр бүлийн ингээл алтан гац маань тандаа маш их хайртай шүү, эрүүл энхийг хүсье гэд ингээд талархлаа илэрхийлж монголчууд ч нэг юм дотроо хайрлаад яваад идэг, хүндлээд яваад идэг хүмүүсээ гэдэг ингээд амаараа ингээд нөгөө талархал илэрхийлж үзээгүй нэг жоохон тиймэрхүү тал их байд юм байлаа шүү дээ. Тэгээд подкастаараа харин сайн нөгөө тэр явжсэн газар энтэрэд орсоод ахта нэг талархал илэрхийлээгээд бодож ирсэн. Тэгээд тэр ахын юугаар манайханаас ер нь банкны системд орсон хүмүүс их үед ер нь 10 хэдэн бараг л банкэр идэв. Гэхдээ одоо яг тэр банкнд ажиллаж байгаа ах болохоор яг энэ ах л ингээд насаараа ажиллаад одоо тэтгүртэй гарах гэж байгаа тийм зоригт гээд Нямбугийн зоригт гээд гайхалтай. Одоо бол төрийн банкны нэг салбарын эрхлэгч хийж нэг тийм ажил хийдээ. Зоос банкны бас юу гэж хөдөө аж ахуйн банкнд байж байгаа дараа нь Зоос банкнд тэгээд одоо төрийн банкнд олон жил ажиллаж байгаа тийм ах байдээ. Тэр ахта маш их талархаж явж байгаа илэрхийлье гэдэг. Энэ Америкт ирсэн хувь заяа маань ч гэсэн тэр ах анх Америкт ирээд тэгээд тэр чинь 96 онд ирээд нөгөө ажлаас нь дуудаад буцаж очижсэн нөгөө хэл сурах гээд ирсэн байж байхдаа тэгээд буцаж очиод явахдаа за энэ Америк гэдэг орн чинь хөгжилтэй орн тэр үчи яг нөгөө нэг зах зээлийн нийгэм рүү шилжижсэн шилжилтийн үйл явж исэн үе шүү дээ. Тийм тэгээд миний хоёр дүү Америк англи хэл сур гээд тэгээд битгаарыг явуулж ирсэн аахгүй. Тэгээд тэр гараа ер нь манай ах тэгээд бүх гэр бүлийнхнийг бүх хүнээс амьдралыг нь юуг нь зааж өгсөн л дээ тийм өндөг буянтай ах гэдэг. Тэгээд ахтар маш их хайртай гэр бүлд нь хамгийн сайн сайхан бүхний хөсөө өрөө гээд энэ боломжийг ашиглаад хэлчихье. Нөгөө үндэсний телевиз радиогоор гарч байгаа энэ завшааныг ашиглаад гэдэг шиг маш гоё мэдчилгээ дэвшүүлж чадлаа штэ тий. Гоё санагдчих надад анх би Хаан банкнд 2007 онд орж ажиллаж байсан. Тэгээд яг тэр үед бол Хөдөө аж ахуйн банк гэдэг нэршлэрээ явж исэн. Тэгээд дараа нь ингээд Хаан банк болоод өөрчлөгдсөн байгаа. Тэгэхээр энэ Хөдөө аж ахуйн банк гэдэг чинь өөрөө ингээд товчлохоор угаасаа Хаан гэдэг үг гарч ирдэг шүү дээ. Гэхдээ нөгөө ХАА гэдэг нь томор, тэгээд энэ гэдэг нь жижиг үсгээр байдаг байсан шүү дээ. Тэгээд нэршил нь өөрчлөгдөөд Хаан банк болоод ирсэн. Ингээд ребрэнд хийдэг те. Юм болго ингээд сайжирдаг, өсдөг, хөгжиждэг, өөрчлөгддөг. Тэгээд анхны бас энэ миний ажиллаж исэн тэр гайхалтай банкны тэгээ анхны түүхийг бичлэлцэжсэн тэр ингээд хөгжилд нь хувь нэмрээ оруулсан тэр хүнд би бас талархлаа илэрхийлмээр байна. Тэгээ Хаан банк болоод миний амьдралтай бас салшгүй холбоотой. Манай гэр бүлийн хүн бид хоёулаа Хаан банкнд анх ингээд ажлын гараагаа эхэлж исэн. Надад бол их гоё буянтай байгууллага. Одоо ч Хаан банктай хайртай байнгын үйлчлэгтэй байгаа. Харин бид нар тест үнэхээр буйнаа үжсэн. Одоо тэр Хөдөө аж ахуйн банкны ажилчдын байр гэдэг тэр Жокийн музейн тэнд байдгийг. Тэнд төв байр энэ тэр анх манай тэр ах захирал энэ тэр байхдаа байгуулж исэн ажилчдын байр тэр төв байр энэ тэр яг Жокийн музейний артал. Тэгээд бас нэг сонирхолтой төөх нь манай нөхөр бас Хөдөө аж ахуйн банкны төв банкны анхных нь эдийн засагч Эрдэнэт гээд одоо энэ их хурлын гишүүн Замдан шатартаа яг цуг нэг өрөөнд суудаг гэсэн. Тэгээд тэр Хөдөө аж ахуйн банкны байрны ажилчдын байрны ашиглалтанд орохчих битгаар анх хурмаа хийгээд би манай нөхөр намайг хөсөглөөс авчирж ирээд тэгээд хурмаа хийжсэн чинь нөгөө ерөнхий захирал Чулуунбаатар гэдэг нэг Хинтээ аймгийн нэг мундаг сайхан гавьяат эдийн засаг шустаа бүх бас өөрөө тийм мундаг сайхан хүн байсан. Тэгээд манай хормон дээр анхны маань юу гээд 20 болж байгаад ингээд ажилчдынхаа байрнаас 2 өрөө байр бэлгэлээ гэдэг. Бид хоёр чинь анхныхаа гараад тэгээд чи байр авчихсан. Тэгээд тэр байр чи одоо тэгээд дараа нь солигсороод одоо энэ амьдарч байгаа хаусныхаа төлбөр төртөл тэр байрны чи мөнгө явж л байгаа. Тийм гоё холбоотой сайхан түүхнүүд зөндөө байна.
За тэгээд гоё өнөөдрийн маань тий. подкастын маань сэдэв болохоор аз жаргалтай мөнгө гэж нэрлсэн байгаа. Одоо мөнгөгүйгээр бол ернөөс амьдралыг төсөөлөх ямар ч аргагүй гэдгийг бол хүн бүхэн хүлээн зөвшөөрөх байх. Тэгээд бас мөнгө маань зарим хүнд нь ихээр, зарим хүнд нь бага ирээ, зарим хүнд нь ирчээд яваад байдаг тийм ээ. Ингээл ер нь нэг өвөрмөсөн тэр өвөрмөц энергитэй юм хэрэглээ байгаа. Тэгээд тэр тухай ярилцах гэж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд за ер нь бол миний ойлгосноор би ч нөгөө танаас мөнгөний хичээл авч ирсэн шүү дээ. 9 сард мөнгөнийхөө шархыг ангаах тухай гэл. Тийм миний амьдралд болохоор битгаар ч нөгөө эдийн засагч, хоёлаа эдийн засагч хүмүүс тэгээд энэ хувьцаа энэ төр үн юу хувьцаан дээр мөнгө хийх хэрэгтэй энэ төр гээд хөрөнгө оруулалт гэдэг ингээд үл хөдлөх хөрөнгө гээд бүх л хөрөнгө оруулалт бүх юмыг уг нь сонирхоод хөрөнгө оруулалт явдаг аахгүй. Тэгж чад амар мөнгөтэй болгонготой алдчихдаг аахгүй. Тэгээд тэр шалтгааныхаа учрыг энэ мөнгөний шархтайгаа холбоотой мөнгөний шарх маань болохоор бидний юутай холбоотой юм бэ? Сэтгэлийн шархтай бас хангалтгүй энэ төр гэдэг тийм сэтгэлийн шархтай холбоотой юм байна гэл тэр бүхний учрыг олж аваад одоо ингээд ер нь л ингээ ухаажаал юм сураал мэдээл ингээд их сайхан үе амьдралынхаа хамгийн сайхан үе дээрээ явж байна. Тэгээд хоёлоо мөнгөний шарх гэдгээс эхлэх үү. За мөнгөний энергиэсээ эхлэх үү. Альнаас нь ч эхэлсэн яах вэ? Сая нөгөө даваа коуч маань айгүй гоё жишээ ярьсан шүү дээ. Лас Вегаст очиод ингээ казинод орлоо. Би те $1 чип ингээд арай гэж шидэж яхад хүн $10,000 чипийг ингээд нүдээ ингээд цавчгүйгээр шидэж байна. Тэгээ ямар хүн нь юм байд юм бэ гэж те. Тэгээ энэ бол ерөөсөө тэр хүний нөгөө юм энерги, тархиа, өөрийнхөө потенциалыг боломжийг ингээд тэр чинээнд тэд чадсан байна гэсэн үг те. $1 хэмжээнд одоо хүн өдөртөө $1 олоод тэрүүгээр амьдралаа залгуулдаг хүн нэг ондоо өдөртөө $10,000 олоод тэрүүгээр ингээд одоо дараагийн мөнгийг бүтээдэг хүн шал ондоо сэтгэж байгаа байхгүй. Тэгээ энэ хооронд ч ерөөсөө тархины тэлэлт явагдаж байгаа. Тэгээ бидний энэ шарх гэдэг чинь нөгөө бидний тархийг юм жижигхэн байлгаад байдаг. Тэгээ жижигхэн сэтгүүлээд байдаг. Маш жижигхэн хүрээнд шийдвэр гаргуулад байдаг. Тэр одоо үйл явдал ингээд болоод өнгөрчихсөн. Гэхдээ тэрнээс ингээд үлдчихсэн бид нарт юм мэдрэмж, код гэдэг юм үлдчихэд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ тархинд бичигдсэн тэр нэг юм кодыг л бид нар өөрчлөх, сайжруулахгүй болвол яг ингээд та нөгөө $1 хүрээнд сэтгэж байгаа хүн чинь $10,000 ороод ирэхээр нөгөө $1 айгүй сайн зарцуулж мэддэг 10,000-ыг яг учраас авахгүй байхгүй тий. Тэгэнгүүт яг $1-тойгоо яаж харьцдаг вэ? Тэр нь шигээ харьцчаар $10,000 чинь тэндээс 10,000 дахин их мөнгө учраас тэн дээр ингээд тогтоож чадахгүй, эрсдэл дааж чадахгүй, буруу зүйлд хөрөнгө оруулдаг, буруу зүйл рүү мөнгөө зарцуулдаг. Тэгээ нөгөө сэтгэл хөдлөлтөд автаад шийдвэр гаргачаар тэр 10,000 чинь бас ингээд алга болчдөг. Тэгэхээр нөгөө риск даах чадвар гэдэг юм хүн болгонд ингээд ялгаатай байдаг. Тэр нь тэр хүний амьдралын одоо түүхтэй холбоотой. Түүх гэдэг нь нөгөө шархны замнал гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр хүн өнгөрсөн амьдралдаа одоо ямар түүхээр ингэж дамжиж явж байгаад өнөөдрийг хүрсэн бэ? Тэр хоорондоо хэр их одоо риск даах, эрсдэл даах чадвартай болсон бэ? Тэгэхээр $10,000 чипийг ингээ хоёрыг шидэж байгаа юм бол нэг удаадаа нэг $100,000 эрсдлийг бол дааж чадсан учраас ингээд асуудалгүй шийдэж чинь те эсвэл нэг $500,000 их ч юм уу. Тэгтэл $1 чип шидэж байгаа хүн чинь ерөөс эрсдэл дааж чадахгүй те. За яг $2 бол үгүй л үгүй. Бус нь миний нөгөө тэр ард байгаа мөнгө бол найдвартай, итгэлтэй одоо тэрэндээ би бол хүрэхгүй байгаа. Тэр маань намайг хамгаалж байгаа гэдэг тийм мэдрэмжтэй байгаа байхгүй. Нөгөө талд та $500,000-аар нэг удаа тоглож байгаа хүн бол ардаа нэг 2-3 сая доллартай. За яг энэ $500,000-аар бол би өнөөдөр өсгөж чадах юм бол би 2-3 саяг нэмээд олчихно. Алдлаа гэхэд яг 500-аас алдъя тий. Тэгээ ард нь би надад ингээд дараагийн мөнгө орж ирэх их усрүүд байгаа, мөнгө болох одоо тэр хөрөнгүүд байгаа. Тэр одоо айдасгүйгээр мөнгөлөө ингэж тоглож яд гэсэн үг тий. Тэгэхээр энэ хоёрын хооронд асар том ялгаа байгаа. Шарх гэдэг нь яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр хүн төрхөөс өгөх хүртлээр мөнгөтэй холбоотой л амьдардаг. Та мөнгөгүйгээр одоо мөнгө гэдэг үг таны амнаас гарахгүйгээр те мөнгө таны гарт ингэж хүрэлцэхгүйгээр амьдрах ямар ч боломж байхгүй. Тэр байтугай одоо ихийн хөвлөд хүүхэд ингээд төрж бойжхдоо мөнгө хэрглэж эхэлдэг байхгүй. Яагаад тэгэхээр ээж нь жирэмсний хяналтанд орно, нөгөө жирэмсний витаминуудаа уун те. Тэгээ тэр одоо урагт хэрэгтэй шим хичээлүүдийг өгөхийн тулд ээж нь тэр хүүхдийг ингэж өөрийнхөө эдэш ууш тэр хоол хүнс амьдралын хэм маяг сэтгэл зүйн байдлаар бүгднгээр нь ингэж хооллоод явж байдаг. Тэгээд үхэхтэй хүн авсанд ороод бүр ингэж ийм
дараагийн ертөнц рүү явахдаа хүртэл бид нар мөнгийг хэрэгжилж идэг штэ. Таныг оршуулахад мөнгө хэрэгтэй. Таныг одоо тэр авсаа худалдаж авахд ч мөнгө хэрэгтэй. Чулуун дээр таны нэрийг бичихэд мөнгө хэрэгтэй. Тэгээд таны магадгүй тийм монголчуудын хувьд юм нэлтэй таны тэр тавьсан зээлийг төлөхөд чинь тэтгэврийн зээлийг төлөхөд чинь хүртэл мөнгө хэрэгтэй. Үгцний чинь дараа хүртэл тантай холбоотой ингээ мөнгө хэрэг болоод байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ийм л нийгэмд амьдарч байна. Тэгэхээр энэ мөнгийг зөв зөвтэй өөрөө өөртөө хэрэглэж сурах, ашиглаж сурах, багаж зэвсэг болгох нь таны одоо сонголтын асуудал. Таны өнөөдрийг хүртэл танд ингээд ямар одоо амьдралын түүх яваад байсан бэ? Тэр чинь таныг мөнгөтэй зөв харьцуулж гин үү? Мөнгийг одоо зөв өөрийнхөө амьдралд хэрэглэж чадчихэв үү гэдэг нь таны шархны үр дүн байгаа даа байхгүй. Тэгэхээр шархтай байна гэдэг нь таныг тэр хүүхэд ахуй насанд чинь таныг мөнгөтэй харилцах харилцаанд чи ийм сэв суулгацсан мөнгө гэдэг нь бохир заваан зүйл, мөнгө гэдэг нь хүний амьдралаар тусгаар зүйл, нэг мөнгө хэрэггүй одоо бид нар чи жоохон багт мөнгөгүй амьдрчил таараа тий мөнгөтэй хүмүүс ингээд шуналтай болчдөг, мөнгөтэй хүмүүс хүн чанаргүй болчдөг гэдэг ийм ярианууд айгүйх байдаг байсан. Дээрэс нь одоо хитрхи мөнгө цагаан нүд улаан гэл те янз бүрийн хэлц үгнүүд бас байна. Энэ болгон чинь бидний нөгөө мөнгөний шарханд ингэж идүүлэх тэр кодыг бид нарт суулгаад өгчихсэн байдаг. Яг тэгэхээр ээж аав маань өөрсдөө бас мөнгөний шархтай. Тэдний эмээ өвөө одоо бидний эмээ өвөө тэдний ээж аав бас тэдний мөнгөний шархтай өсгөж. За энэ шархтаа өсгсөний одоо гол жишээ нь юу гэдэг вэ гэхээр бид нар багтаа өсөж исэн болвол мөнгөний шархтаа өсчдөг. Маш их одоо ядуу зүдүү байдлаасаа болоод нүд үзүүрлэгдэжсэн болвол мөнгөний шархтаа өсчдөг. Хүний хуучин хувцсыг гуйж өмсөжсэн болвол мөнгөний шархтаа өсчдөг. Ягаад тэгэхээр энэ олгоны чинь цаана мөнгө байдаг юм байна. Мөнгө чи өөрөө ямар хэцүү зүйл вэ? Ямар олдох товор юм бэ? Тэ? Ягаад би одоо мөнгөгүй байдлаасаа болоод өсөж байгаа юм? Энэ мөнгө нь яагаад олдохгүй байгаа гэдэг тэр нөхцөл байдлаас хүүхдүүдэд мөнгө гэдэг нь ерөөсөө айгүй хүнд хүчээр хөдөлмөрийн дараа цус одоо хөлсөө урсгаж ийж мөнгийг олдох юм байна. Тэгэхээр би энэний төлөө ингээд өвгөн хатан зүтгэх ёстой тэгжиж би нэг гиз татлан байх юм байна. Мөнгийг би ста өгтлээ хөдөлмөрлж ийж олох ёстой тэгжиж би нэг гой хувцтай хүний өмнө мөр бүтэн байх юм байна. За тэгээ хүнтэй ижлэхэн одоо статустай байхын тулд надад айгүй их мөнгө хэрэгтэй байна. Тэрийгээ би маш их зовж иж олд юм байна. Тэгээ тэрийгээ ингээд амьдралдаа чүү чамайг хүргэж амьдрд юм байна. Ерөөсөө л хүн ингээд хүүхдлэл мөнгөний төлөө ингэж амьдрах ёстой юм байна гэдэг нь л өөрөө бид нарыг мөнгөний шархтаа болгож байгаа. Тийм ч учраас өнөөгийн нийгэмдэр маш их хүмүүс үр ширтэй байна. Тэ? Маш их хүмүүс мөнгөний төлөө бүр стресстэй, бухимдаад бие өвчин зовлон одоо тэр хавдар хүртлээ тий шигдээс хүртлээ харгалт хүртлээ ингэж явж штэ. Тэгээ тэрнээс болоод эргээд нөгөө олсон мөнгөө буцаагаад нөгөө эрүүл мэндэ олж авахын тухайд ингээд зориулдаг. Саяхан би нэг өчигдөр өглөө нэг үйл хөдлөлийн бие бизнес хийдэг штэ. Тэгээд нэг өөр нэг офисын одоо ижлэхэн бизнес хийдэг залуутайгаа танилцаад гэсэн чинь нөгөө залуу манадад амьдралынхаа түүхийг ярьж байна л да. Би ингээд Солонгос улсад айгүй олон жил ажилласан. Тэгээд ирснийхаа дараагаар би аягүй хүчтэй өвдсөн, хавдар ингээд өвдсөн. Тэгээ би нөгөө ажиллаж ирсэн бүх мөнгөө өөрийгөө эрүүл болгоход зориулсан. Би аягүй хэм туулсан. Тэгээ би одоо энэ үйл хөдлөлийн бизнес хийгээд явсан чинь харин бас дайггүй байна гэд нөгөө залуу маань ярьж байгаа байхгүй. Тэгэхээр л бид нар ямар амар шархтай вэ? Тэр мөнгөний төлөөс өвхөн хатан бие үл хайрлан зүтгээд хавдар болтлоо өвдсөн. Тэгээд тэр ингээ хитэн төгрөг хурааж чадсан. Нөгөө хураасан мөнгө нь буцаад нөгөө бие эмчилүүлэхийн тухайд ингээд зориулаад ингээд дуусч байгаа байхгүй. Тэгэхээр тэр нэг 10 жил ажилласан байж болно. Тэгээ 10 жилийн дараа та 2 жил эмчилгээ хийгээд явсан. Ингээд үндсэнтэй та 12 жилийн турш айгүй их хөдөлмөрлсөн, их мөнгө олсон. Гэхдээ одоо тэр нь байхгүй. 12 жилийн үр дүн 0. Та анх байсан цэг дээр л очиж байгаа байхгүй. Тэгээ эн чинь өөрөө мөнгөний шархтаа байгааг илэрлээ. Тэгэхээр энтэйгээ бид нар ажиллах ёстой. Би өөрөө бас энийг өөрийнхөө амьдралаар туулсан учраас, мэдэрсэн учраас, энийг давж гарсан учраас өнөөдөр бас энэ талаар ярьж байгаамаа. Харин тийм тэгээд бидний далд ухамсарт чинь нэг юм мөнгөний талаар буруу итгэл үнэмшлүүд суучдгийм байлээ л дээ. Тэр чинь л тэгээд мөнгөний шарх битгаар жишээлбэл Тэгэж угаасаа нөгөө хувьцаа нөгөө эдийн засагч нар болохоор ингээд хувьцаанд хөрөнгө оруулах хэрэгтэй гэдэг ингээд анх бүр Монголд байхаас л хувьцаа яриад одоо нөгөө нэг цагаан ягаан улаан жилийн ногоон
ягаан тасалбар масбар цуглуулаад одоо энэ манай нөхөр чинь тэр юуных байхгүй юу? Цогц цэцгийнх тэгэл тэр цогц цэцгийн уурханы тэр юуг авъя, шэрийг авъя, хувцаг авъя маа гэл ингээл ярьдаг. Ерөөсөө тэр битгүүрийн ярьжсэн сэтгэжсэн юм болохоор айгүй зөв. Айгу том юмнууд сэтгэжсэн байхгүй. Одоо тэгэл энэ мөнгөний шаргач ингээд нэг бас нэг юм паттерн гэдэг тодорхой нэг 10 жилийн хугацаанд юун дээр 10 дахь жил дээр ингээд бараг шатаад идэг чи юу нэг тийм тохиолдлууд гараад идэм билээ шүү дээ. Өдгөр чинь ингээд энэ дээрэл нөгөө нэг хар ажил хийгээд олсон мөнгөөрөө нөгөө хувцас аваад мөнгө хийж итэл нөгөө нэг 2 өндөр унаад Нью-Йоркийн нөгөө тийм 911 9/11 гэж нэрлэдэг Америкт болох 9/11 болоод тэгэл тэрэн дээр бас шатчихсан. Тэгэл дараа нь ингээл юуны хямрал болсон шүү дээ 2009 10 онд. Тэгэхэд өстой битгаар цөм баяжчихсан. Бараг саятан болгочихсон байхгүй. Тэгэл бүх мөнгөө дараа нь тэгэл ихэнх нь алдчихсан гэд. Тэгээ сая ингээ coin дээр дахиад мөнгө оруулаад тэгж жагаад бас алдчихсан. Тэгээ тэр одгон чи одоо ингээд судлаад байхаараа битгойрын дотор байгаа нөгөө айдас тий ямиг алдчихгүй гэдэг айдас эсвэл би хангалтгүй байна гэдэг сэтгэлийн шарх энэ төр өдөрдөөд байсан байгаахгүй олсон мөнгөө нөгөө талархаж чадахгүй хангалтгүй нэнээс илүү ихийг олох боломжтой байсан шүү дээ гэж бодоод тэгээд яаж байгаа байхгүй тэгээд одоо ялангуяа нэрээ сая би нэг хүмүүсийн постүүдийг уншижсэн чинь гэмбл Монгол одоо нэг онлайнаар ингээд нэг покер мокер тоглоод идэг тийм юунуудад хүмүүстэй ер нь бүх амьдралаа сөөрүүлж байгаа юм байна. Тэр нэг би нэг группт орсон чинь ерөөсөө л тэрүүнд ингээд юмтай байсан ингээд бүх юм алдсан одоо хэдэн 100 сая доллар биш төгрөг алдсан тэр хүмүүс байгаа байхгүй. Тэгээс үлдээ архинд орно одоо хүмүүрийн гисэс постод байгаа хгүй би тэгэл бодчихсэн тэр хүмүүс одоо энэ мөнгөний энергийн талаар та битгаар энэ ярьж байгаа энэ подкастыг үнэхээр үзээсэй тэгэхээр нааш одоо тэр алдсан мөнгөө олж авч чадахгүй шүү цаан чи мөнгөний шарх ажиллаад байна гэдгийг л хамгийн сайн ойлгосоо тэгээд нэг цагийн коуч гэсэн энэ сургалтуудыг авч тэр мөнгөний шархаа эдгэгээсэй л гэж би үнэхээр их хүсэж байна. Тэгэхээр тэр нөгөө боцон тавиад ингээ мөнгө олох гэдэг гэдэг чинь айгүй амар хялбар аргаар мөнгийг олчих тийм хүсэлтэй байгаа байхгүй яа тэгвэл өмнө нь дандаа мөнгийг ингээ зовж олсоор байгаа. Тэгээд одоо би нэг эн чинь 50 магадaltaй байна. Эсвэл алдаж магадгүй эсвэл олж магадгүй. Тэг нөгөө хүн чинь нэг юм үлгэрт итгэх дуртай. Гэнт нөгөө нэг юм цагаан морьтой ханхуу ирээл те одоо эмгтээчүүдийн бүсгүүчүүдийг ингээд гоё яд жаргалтай дэр үлгэрийн ингээд гэр бүлийг бүтээгээд хайрлаад ингээд нэг ордонд хормоо хийгээд амьдрах юм шиг одоо жишээ бүсгүүчүүд хүсдэг тий. Ирчүүд маань бол би одоо зөндөө зовсон юм чинь надад нэг юм аз тохиох байх, надад нэг юм сайхан хувь тавилан ирэх байх гэдэг ийм муухар итгэл үнэмшлэр тий ингээд хий дэмий бид нар ингээд үлгэрт өөрөө өөрийгөө автуулж амьдрахаас болоод олох магадлал чинь тэр чинь 50%, ахин алдах магадлал нь 50% байгаа гэдгээ ингэж дэнсэлж чадахгүйгээр бид нар тэрлүү ингэж бүх бооцоогоо тавьдаг тий. Тэгээ хөрөнгө оруулалтын одоо хичээлүүдийг даваа коуч маань бас ингээ мэдчихэж байгаа. Бид нар бүх өндгөө хизээч нэг сагсанд хийж болтгүй гэх ингээд нэг юм энгийн дүрмүүд байна. Тэгээ даваа коучыг би бас түрүүн ингээ ярьж ахт те хувьцаанд хөрөнгө оруулах хэвээр те бонд худалдаж авах хэвээр за тэгээд ийм хувьцаанд бид нар хөрөнгө оруулахдаа ийм судалгаануудыг хийж байгаа эмпирик судалгаа модлага гэл те айгүй олон юм хийж байгаа л те за яг энэ одоо айгүй өндөр магадaltaй нэнрүүл мөнгө оруулъя гэх ингээ оруулдаг. Гэхдээ тэнд чинь нэг юм одоо 9/11-ийг хизээч хинч төсөөлөхгүй шүү дээ тийм биз дээ. Тэгээд ийм хаанаас ч юм гинтийн шок гарч ирээл таныг ингээл олсон мөнгө чинь буцаагаал байхгүй авчиж байгаа. Дахиад coin байна. Coin чинь бас ингээл айгүй хаа эсвэлттэй хүн болгон тэндээс ашиг олоод байна, бүгдээрээ болоод байна, бүтээд байна. Монголчууд ч гэсэн тий айгүй олон coin гаргаад тэрлүү бүх мөнгөө ингээ аваач чигээл ямар их хүмүүс мөнгөө алдсан бэ? Цөөхөн хэсэг хүмүүс нь л мөнгө олсон шүү дээ тий. Тэгэхээр энэ мэтчлэн бид нар нэг юм гоё сайхан юмд хуртаад shiny object syndrome гэж үүдээ нөгөө татсан болгон руу ингээ гүйдэг. Энд ч мөнгө хялбар олох боломж байна. Энд ч мөнгө хялбар олох боломж байна. Тэрлүү ингээ гүйччихад өөрийнхөө нөгөө хурааж хуримтлуулсан хэдэн хөргөө бүгдийг ингээд аваачаа салхинд хийсгэж. Тэгэхээр таны нөгөө нэг юм мөнгө одоо хуримтлуулах юм хадгалах сав гэж байгаа байхгүй юу? За одоо эмэгтэйчүүд учраас би энэ талаар яриа л да. Эмэгтэйчүүд одоо жишээ нь жирэмсэн болохгүй байвал тэр нэг юм сав нь одоо үр тогтох чадваргүй ингээд үр ингэж тогтоход одоо тийм хангалттай зөөлөн хөрс биш байгаад байна гэсэн үг шүү дээ. Илүү ингээ гүлгөр одоо тийм юм дээр чи ингээ ямар нэг тогтоход хэцүү шүү дээ. Тэгэхээр яг ийм суурн хөрс нь эрүүл тийм одоо боломжтой ингээ үр тогтоход ийм үржил шимтэйгээр тийм одоо сав байж тэнд ингээ үр тогтоод ингээд
ураг төлжөөд ингээд бид нар чинь одоо ээжүүд болдог шүү дээ. Тэгтэл таны тэр мөнгө орж ирэх сав чинь тийм одоо потенциалтай мөнгийг хүлээж авах тийм цав байна уу? Эсвэл ингээд бүх газраараа ингээд цороод эмтэрсэн бүр багаасаа тэр чинь таны нөгөө тархины шархны онцлог баггүй юу? Тэр ийм шүүрэн шанах шиг савнд бол шүүрэн шанах шиг ийм ёроолтой тийм савнд бид нар хідэн тоноор нь мөнгийг цутгаад тэр чинь ингээд тогтгүй гоожол алга болно. Тэгэхээр таны сав өөрөө ямар сав бэ гэдгийг яг ингэж өөртөө мэдэх хэрэгтэй, онцлох хэрэгтэй. Энэний тулд одоо коучтэй ажиллаарай. Тэгээ бага насны сэтгэлийн шарх, мөнгөний шархтайгаа ингэ ажиллаарай гэж хэлмээр байна. Тийм үнэхээр гайхалтай. Тэгээд битгаар чинь тэр янз бүрийн амьдралдаа тохиолдсон юунуудаа мөнгө орж ирдэг. Орж ирэхийн хувьд бол битгаар яг мэдэрдэг аахгүй нөгөө эдийн засагч нар болохоор заа ингээд хувьцаа маш их унжлаа гэд одоо тэр 9 онд 2009 онд ингээд өстой зах зээл ингээд хамгийн ёроолтой хүрсэн өдөр нь бүр ингээд бөөндчихсэн байхгүй Монголд байраа зараал хадгаламжаа авчирч ирэл сүлдээ шуналтал аав ээжийнхээ байрыг зараал интерестээ шуналтал оруулж ирсэн байхгүй. Тэгжээтэл бид нэр одоо би яг юун дээр алдаад байсан гэхээр нөгөө хүн чинь ингээд нэг юм ороод ирэхээр ингээд талархаж хүлээж авах мартчихдаг. Шуналдаа одоо нөгөө өөрөө хангалтгүй байна гэдэг би хангалтгүй шүү гэдэг сэтгэлийн шархан олсон мөнгө хангалтгүй байна. Ягаад гэвэл тэрнээс ихийг олох боломжтой байсан байж идэг болохоор тэрүүнд ингэж илүү ихийг олох боломжтой байсан шүү дээ гэж тэр мөнгөний шарх маань ажиллаад бид нарыг ингэж илүү зээл авахудад улам илүү мөнгө хөрөнгө оруулаад нөгөө уг нь бол анх орохдоо дараагийн боцогч хэмжээг нь өсгөөд өчөж байгаа тийм хэмжээг нь өсгөөд тэгээд яваад идэв гэлээ үнэхээр гайхалтай. Тэгээд бүх юмны учрыг олсон байна. Угаасаа л одоо тэр чинь тэгээд мөнгө төгрөгөө алдчихж байгаа юм шиг бас хоорондоо маргалдаад өнгөрсөн юм ярих мэрх тохиолдод гараа шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө учрыг мэдээд авчихад энэ чинь айгаад исэн миний нөхрийн ч буруу юм байна, голоод исэн миний ч буруу юм биш юм байна. Энд чинь ерөөсөө л далдаа хумсард байгаа код ажиллаад исэн юм байна. Тэр програмын дагуу яваад исэн юм байна. Угаасаа л алдах юм алдсан юм байна. Яг олох юм олсон. Тэгтээ алдах юм алдсан юм байна гэдэг. Тэгээ хүлээж өшөөр тэгээ сайхан амарч сайхантай жаргасан л та. Хоёлаа тэгвэл гоё мөнгөтэй амьдрал ямар амьдрал юм бэ? Одоо та сая Лас Вегас яваад үзлээ шүү дээ, тий. Лас Вегасын өөр гоё сонь сайхан сонсъё л да. Бид нар ч дандаа л за шархтай байна, асуудалтай байна гэдгийг ингээ олон мэдчихлээ. Тэрнийгээсээ гарахын тулд ингээд та яг нэг юм энэ амьдралыг туулсан, энэ зүйлийг ингээ ойлгосон, ухаарсан тэр хүмүүсээс суралцаач гэдэг зүйлийг бас хэлчлээ. Тэгвэл одоо бидний ингээд нөгөө өксөж мөрөөдөд тэр саяны амьдрал ямар юм байна? Та одоо тэгээ Америкт амьдарч байгаа хүний хувьд тэгээ Лас Вегасынхаа гоё сонь сайхан гоё зүйлийг яриач гэж хүсэж байна. Би Америкт амьдарч байгаагийн хувьд болохоор би монголчуудын сэтгэлгээ, Америкчуудын сэтгэлгээ би харьцангуй нөгөө яг Америк гэхээр энэ цагаан арстангуудтай ажилладаг баг. Би нөгөө гоо сайханч гэд хэлжсэн шүү дээ урд нь тий. Тэгэхээр цагаан арстангуудтай ажилладаг одоо миний үйлчлүүлэгч миний ярьж байгаа Америкууд бол цагаан арстангууд байхгүй. Тий. Тэгэхээр тэр хүмүүс монгол хүмүүсийн сэтгэлгээ яг юундаа юугаараа өөр байна гэхээр Америкууд бол маш их талархаж амьдрдгийг их мэддэг хүмүүс байдаг. Ягаад гэвэл наад зах нь ингээд нөгөө гарын мөнгө тэд өгдөг байхгүй. Одоо цагаан арстангууд чинь тип өгдөг. Тэгээд тэр би үйлчлүүлэгч нараа хараад ямар хүмүүс нь ингээд тип сайн өгөөд байна. Ямар хүмүүс нь типийг ингээд одоо адилхан мэдрэмж авъя гэж одоо миний үйлчилгээнээс тэгтэй. Тэр өгж байгаа типэндээ их юу байдаг? Өөр байдаг. Тэгээд ямар хүмүүс их тип өгөөд байна. Одоо миний зүгээр бодож байгаагаар бол ингээд баян хүмүүс их өндөр тип одоо гарын цайлгаж байгаа мөнгө баярлалаа гэж талархлаа илэрхийлж байгаа мөнгө шүү дээ тип чинь тий. Тэгээд минийхаар ойлгож байгаагаар одоо монголчуудын ойлгохоор нөгөө баян хүн илүү их тип өгдөг гэж ойлгогдохоор байгаа аахгүй юу? Гэтэл ингээ анзаараад ахаар би энэ мөнгөний шалхны хичээл авснаас хойш анзаараад ахаараа мөнгөгүй би өстой залангаас салангийн хооронд амьдардаг энэ төр гэсэн хүмүүс нь баг илүү гарын мөнгө өгдөг. Баян хүмүүс нь ингээл тогтцсон одоо 20% одоо тэр үйлчилгээнийхээ мөнгөний төвийн 20%, 25%, 15% гэдэг энэ сонголтууд идэг байхгүй нөгөө мөнгө авдаг юун дээр нь апн дээр. Тэгэхээр тэр баян хүмүүс бол одоо тэгэл за 20% гэдэг бол 20% нь энэ ингээл сонгоод одоо $100 үйлчилгээ авсан бол $20 талархлын мөнгө нэмээд 120-ыг надад өгдөг аахгүй. Гэтэл нэг анзаархаар нөгөө мөнгө жоохон одоо би мөнгөтэйсэн бол одоо нүүр гоо сайхны үйлчилгээ одоо ингээд сар болгон аавн ч гэдэг юм уу 2-7 хоног тутам аавна гэж ярьж байгаа хүн чинь мөнгө жоохон татвархан байна гэсэн үг шүү дээ. Тэр хүмүүс нь харин бүр эсрэгээр илүү их мөнгө өгдөг одоо 40-30-40
$1000 тип өгдөг ч юм уу. Тэгээд би яг бодчихсон. За энэ тип гэдэг чинь яг энэ баян хүмүүс гэдэг чинь бүх юма тооцоолдог, тий? Төлөвлөдөг. Тэгээд талархлаа тэдэнд хувийн талархлын мөнгө өгнө гэдэг бол яг тэрийг л өгд юм байна. Түүнээс сэтгэл хөдлөлөөр шийддэг юм байна гэдгийг хамгийн сайн ойлгож авсан. Нөгөө мөнгөгүй байгаа хүмүүс нь болохоор сэтгэл хөдлөлөөр ингэ шийддэг байгаа байхгүй. Баярлсандаа болоод гарын мөнгө илүү энэ төр өгөөд. Тэгээд Америкууд ер нь харьцангуй маш их талархдаг хүмүүс. Манай монголчууд яг талархдаг, баярладаг тэр сэтгэлээ ингээд үгээрээ илэрхийлдэггүй юу. Тэр талархах тэр баг хандаад байгаа юм шиг санагдаад байгаа. Гэтэл мөнгө чинь өөрөө энерги болохоор талархдаг хүмүүст их ирээд байгаа. Мөнгөндөө талархаад баярлаад тий одоо би чинь мөнгөтэй хүн шүү дээ. Би мөнгө орж ирсэнд баярлалаа. Бараг мөнгө хараад мөнгө чамд би хайртай шүү гэж хэлдэг хүмүүс илүү орж ирээд байгаа. Тийм энерги байгаад байгаа байхгүй тий. Тэрийг би сүүлийн үед аягүй их анзаарч байгаа. Лас Вегасын хувьд болохоор за ерөөсөө тэр чинь 100 цэнгэлийн төв шүү дээ. Одоо баргийн дэлхийн 1 номерд орж байна тий. Тэнд өстө нэг газраас бүх хэлээр ирсэн хүмүүс явж байна. Тэгэхээр ерөөсөө бүгдээрээ нэг have fun болъё гэсэн нэг ерөөсөө амрын өөртөө мөнгөө зориулъя гэсэн хүмүүс явж байгаа байхгүй. Тэр юу мөн дээр одоо би нэг тэр нэг юуны ширээн дээр сууж зогсож үзсэн өрлөт гэдэг нэг мөнгнүүд ингээд тарааж тавьж байгаа нэг 36 таан дээр тэн дээр ингэж нэ зарим хүмүүс нь шууд $1000 гаргаж ирэнгүүтэл ерөөсө тэр $1000-ыг минийхээр болоод ингээд хамгийн доотлол нь одоо $20 тарааж тавих ёстой байхгүй тий. Тэгэл тэрнээс дээр шийдэж яж болно. За шийдэж юм эсвэл 1000 юм 2000 бас нэг лимит байгаа маа тэр чинь макс минимум гэдэг хоёр. Тий. Тэгэхээр тэр $1000-ийнхаа юу хүн миний хажууд бүр ингээд доллараар чипс олгож аваад тэр ингээд $1000 зүгээр ингээд тавьчихж байгаа байхгүй нэг удаагийн тоглолтоор. Тий. Тэгээд би харж ирсэн. За энэ хүн бол өстө мөнгөний шарахгүй хүн байна. Тий. Би бол $100-ийнхаа яг би 10 хувааж ирсэн. Эхний тоглолтод нь 10 за 20 байсан ширээн минимум гэдэг нь хамгийн бага нь $20 тоглоно гэдэг. Тэгээд би хамгийн бага нь $20 ингээд тараас тавьж байгаа. Тэгээд хамгийн азтай нь ингээд миний нөгөө сонгосон ганц тоон тараад би ингээд тэрийг ганцхан нэг тавьж байгаа шүү дээ. Тэр чинь тараага тавьсан болохоор нэг тэрийг бас 33 нугалж өгдөг. Тэр одоо тэр яг одоо би нэг төрсөн өдөр дээр жишээлбэл тавьсан чинь минийх таарад ингээд 33 нуглаад өгчөж байгаа байхгүй. Тэгээд би нөгөө мөнгө авангуудаа бас мөнгөний тэр одоо шарах ажиллаж байсан уу яасан. За ер нь энийг ингээд аваад бэлчий гэж бодож байгаа байхгүй. Тэр чинь $1 33 нугалчихж байгаа л гэсэн үг шүү дээ. За яг $20 төлөөгүй $13 ашигтай ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд нэг бэлчдэг юм уу гэж нэг тийм мэдрэмж орж ирснээр одоо бодол орж ирснээр за яад ямар гэд буцаа тоглоо. Тэгээд мөнгнүүдээ нэмж тоглоо. Тэгээд нөгөө би угаасаа нэг $100-200 тоглоно гэж бодчихсон болохоор тэднэрээр тоглоод дуусч байгаа байхгүй. Гэтэл тэр мөнгөтэй хүмүүс чинь эхийг ирээсэг хийж яагаад эхийг аавна гэдгээ бас тооцоолж байна. Дээрээс нь угаасаа цаанаасаа хангалттай мөнгө орж ирж байгаа мөнгөний хадад тодорхой хуваар нь одоо Лас Вегас ирсэн $10,000 тоглоё гэж тэр бодсон тэр төлөвлөгөөнийхээ дагуу тоглож байгаа шүү дээ. Тэгэл би ингэж за энэ шарахтай хүмүүс шарах, мөнгөний шарахтай хүмүүс шарахгүй хүмүүс энэ угаасаа л ингээд тоглохтой өгтөл шал өөр хэдх юм бэ гэдгийг айгуу сайн анзаарч ирсэн. Тэгээд Лас Вегас бол үнэхээр одоо хүн болгон ирж үзэх ёстой газрын нэг үнэхээр гоё. Тэгээ одоо энэ holiday season гэдэг энэ баярын үеэр ирэхээр тэр зочид буудлууд чинь тансаг ингээл амьд сэтгэхээр одоо би ер нь шеэрлэн нэлийн бичлэгүүд хийцэн байгаа бас хүмүүсийг тэрийг би шеэрлж байгаа чинь нэгдүгээр би бас нөгөө хичээлээ даалгавар хийгээд байна шүү дээ коуч болж байгаа юм чинь ингээд байнг үзэгдэж харагдаж пост хийж явах хэрэгтэй гэдэг тэрийг хин хоёрдугаар би ийм газар байдığım бэ одоо хүмүүс өдөө орон нутгийн хүмүүс энэ төр үзэж байгаа шүү дээ баг Улаанбаатар тоотойхон орж ирдэг хүмүүс энэ төр үзэж байгаа шүү дээ одоо би миний нутгийн энэ төр тэгэхээр ийм сайхан газрууд байдığım бэ би ч ягаад ийм газар очиж болохгүй гэж би энэ газар очиж үзнэ гэдээ одоо бүр мөрөөдөлтөй болох хэрэгтэй байх гэж бодод байгаа. Ер нь хүний бодож байгаа юм мөрөөдөж байгаа юм биелж байгаа гэдэг байгаа шүү дээ. Нэг юм бодол тэнд очино гэж бодчих юм бол тэрэндээ очихын төлөө би юу хийх үү гэж төлөвлөөд суралцаад хөрөнгө оруулаад тэгээд явна шүү дээ. Тийм учраас би энэ жоохон тансаг юмнуудыг би тансаг амьдралтай гэсэн утгатай биш би ийм тансаг юмнууд байна шүү гэж хүмүүстэй ер нь их ширлээ гэж боддтой. Ер нь бол би жоохон аялах дуртай. Тэгээд би бас аялах дуртай. Тэгээ энэ 2024 онд би ингээ 3 удаа аялчихсан байна. Одоо дахиад аялах гэж байна. Тэгээд бид нар ингээд аялах тусмаа өөрсөндөө мөнгөө зориулах, мөнгийг олох, мөнгөний үн цэнийг бүр аягүй сайн мэдэрдэм байлээ. Тэр бол надад аягүй гоё тийм туршлага түүх ингээд дурсамжуудыг бас бүтээж яадаг. Тэр аялал бол ерөөсөө
та энэ өөрийнхөө байгаа газараасаа гараад өөр орчинд очиод тэгээ өөр бусад тэр дэлхийн ертөнцийн бусад одоо хүмүүс энэ цэнхэр гаригийн бусад хүмүүс яаж амьдарч байна. Тэн дээр бид нар бас өөрсдийгөө харьцуулах боломж олдно нэгдүгээр. Хоёрдугаар тэр гоё соёл иргэншлүүдтэй танилцаад өөрсдийгөө энэ нэг юм дасан давуу сурсан орчингоос ингээ холдуулахаар хүний тархилгаа маш гоё амардаг. Дээрэс нь өөр юм шин зүйлүүдийг сэтгэх нэг юм дараагийн эрчгүүчээ дараагийн аяллаа мөнгө олох ч юм уу те дараа жилийн одоо тэр нэг юм гоё зүйл үзэж харах тэр хүсэлтэд хөтлөгдөд дараагийн мотивашн аягуулсан олоод авчдаг. Тэгээ аялалд яваад ирсний дараа хэд хоногтой л бол за одоо ч дахиад хаашаа аялах уу? Дахиад би хэдэн сард аялах уу? Тэр үед би хинтэйгээ хамт явах уу? Юу үзэх үү, харах уу гэд ингээд төлөвлөд эхэлдэг байгаа. Энэ дараагийн аяллаа гоё мотивашн болж өгдөг. Тэгэхээр Лас Вегаст байгаа тэр одоо очиж өөрсдийгөө амрааж байгаа, өөрсдийгөө те ингэж гоё Яргааж байгаа тий. эргэлт авж байгаа, те релакс хийж байгаа тэр хүмүүс чинь жилийн турш магадгүй эсвэл хэдэн сарын турш ингээ хөдөлмөрлж байгаа. Тэрнийхээ төлөө мөнгөө ингээд өөртөө зориулна гэд бусд нь ингээд хуримтлуулаад тэгээ тэрийг ингээ аваачаад үнэхээр кайфтайгаар нэг зарцуулаад өөрийнхөө амьд байгаа тэр мэдрэмжээ нэг юм гоё сайхан зүйлийг мэдрэх гэсэн тэр хүслүүдээ тэнд ингээд хангаад авчиж байгаа байхгүй тий. Тэгэхээр бидний энэ амьдралд чинь хүн өөрөө өөрийгөө хайрлах юм бол хүн өөрөө өөрийгөө одоо ингэж хордох юм бол өөрийгөө чадваржуулах юм бол бид нар ямар ч баялагийг бүтээх боломжтой. Elon Musk адилхан л хоёр хөлтэй хоёр гартай тий. Bill Gates адилхан л одоо нэг толгойтой хоёр гартай хоёр хөлтэй хүн байгаа шүү дээ. Гэтэ тэр хүмүүс чинь өөрөө өөрийнхөө тэр потенциалыг өстой хэдэн зуун хувь ингэж өсгөж ашиглаж чадчихээн. Бусад хүмүүсийг бас ингээд өөрийнхөө төлөө бизнесийнхаа төлөө ингээд ажилуулж чадчихээн. Нэг зорилгон доор ингээд зангидаад тэр дэлхийн ертөнцийн гайхалтай гой брэндүүдийг ингээд бий болгохын төлөө хөдөлмөрлөж чадчихээн. Тэрүүгээрээ маш их баялагийг бүтээж нөгөө хүмүүстэй бас ингээд тэр баялгаа бүтээмжтэй ингээд өгч чадчихээн. Дээрээс нь дэлхийн ертөнцид маш гайхалтай олон тийм сайн дурын буйны ажлуудыг хийж энэ чинь нөгөө мөнгөний орох гарах урсгалыг аюул сайн зохицуулж менеж хийж чадчихагаа. Тийм хүмүүсийг хэлээд байгаа. Тэгэхээр энэ баян хүмүүс чинь ингээд их мөнгөн дээр зүгээр ингээд дарж аваа суудсан хүмүүс биш байхгүй. Тэдний зүгээр юу н одоо их чухал вэ гэхээр эргэлдэж байгаа тэр мөнгөний хэмжээ нь асар их болчиход байгаа гэсэн. Тэгэхээр аюул олон энэ тэнд угаасаа л бид нар оролцоогүй маш олон мөнгөний урсгалууд явж байгаа. Зүгээр тэр урсгалуудын нэг юм занглаан дээр нь суучж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд тэр мөнгө ямар ч байсан нэгээс нөгөөс шилжихтэй танаар дамжаад шилжээд байна гэдэг чинь л та энэ урсгалыг одоо базаж чадчихна. Та энэ урсгалын одоо яг тэр гол цөм занглаан дээр нь сууж чадчихин. Тэр болгоноосоо та мөнгийг олох тэр аргуудад ингээд суралцаад байна л гэж ойлгохтой. Тэгэхээр би одоо лайв үзэж байгаа хүмүүстэй нэг юм 2025 оныг та одоо жишээ нь юу гэж төсөөлж байна? 24 он ч одоо ингээд дууслаа шүү дээ. Хэдхэн хоног үлдлээ те. Нэг 7 хоног л үндсэндээ бид нарт 24 онд ингээд байна. Тэгэхээр энэ 7 хоногта та мэдээж 24 оныхоо хийж дуусгаагүй ажлуудаа дуусгахаар ингээд бүршүд зугаад бүрийж байгаа бах. Тэ мөн 24 оны турш тавьсан тэр гоё зорилгоудаа ингээд хүнж байгаа. За би одоо 24 онд юу хийн гэлээ. Ямар зүйлийг бүтээсэн байна гэлээ. Өөртөө одоо юу өөрчлөлт оруулна гэлээ. Тэр маань ингээд өөрчлөгдөж үү? Миний амьдрал өөрчлөгдөж үү? Тэгээ үр хөвгт маань одоо гой сайхан болж юу гэдээ ингээ харж байгаа. 25 онд би өшөө гой амьдралаар амьдрмаар одоо дааг көчиг Лас Вегаст очиж үзмээр байна те. Тэр казинод очиод ингээд хүмүүс яаж тэр мөнгөтэй харилцаж чинь тэр ингээ гой орчинд очиод тэр гой цочод буудлаадаар очиод тэр амьд цэцгүүдийг бас ингээ мэдрэмээр байна. Гой зүйлүүдийг үзэж хармаар байна. Энэ дэлхийн хорвоод чинь бид нар зөвхөн Монголд амьдрах гэж төрөөгүй шүү дээ. Тийм үстэй. Энэ дэлхийн ертөнцид таныг үзэж танилц тантай ингээд уулзын учрыг гэсэн дэлхийн хүчний олон хүмүүс байгаа. Тэд нар таныг хүлээж байгаа. Тэгэхээр тэд нартай очиж уулзаж, танилцаж, гоё дурсамжийг бүтээж амьдрахыг хүсэж байгаа. Мөн энэ амьдралдаа мэдээж те үр хөвгтдээ өгөх зүйлтэй, хань ижилдээ ингээд гайхалтай тэр орчныг бэлгэлэхт нь тэр нэг дурсамжуудыг хамт бүтээхт нь нэрүүлж хэрэг амьдрахт нь тэгэл бид нар хайртай бүх хүндээ гоё юмнуудаа хуваалцахыг хүсдэг шүү дээ. Тэгээ өөрөө нэг гоё баялаг бүтээч тэрийг хуваалцахыг хүсээд ингээ амьдарч байгаа. Тэгэхээр 25 он бол одоо яг таны гарт байгаа байхгүй. Таны тэр карманд байгаа 365 хоног тэгээ нэг өдрийн 24 цаг тэр бүх одоо цагууд бол таны гарт байгаа. Тэгэхээр тэрийгээ та юунд зориулахын гэдгээ яг одоо сонгох цаг. Яг одоо. Яагаад би ингэж хэлээд байна вэ гэхээр маргааш нэг гоё сургалт хийх гэж байгаа байхгүй юу? За би яг тийм асуу гэж бодож ирсэн.
Тэр маань юу вэ гэхээр бид нар одоо яг нэг оны босгон дээр угаасаа дараа оноо төлөвлөх өмнөх оноо ингээд дүгнэх тийм нэг гой цаг мөчөд сууж яадаг штэ. За би одоо жишээ нь ингээд 40 нас хүрж ийн гэж бодох юм бол би өнгөрсөн 40 жилд юу хийж бүтээч үү? Дараагийн би 40 жилд юу хийж бүтээх гэдэг ингээд яг юм оны зав дээр бид нар ингээд илүү боддог, илүү төвлөрдөг ийм цаг үе. Тэгээ яг энэ цаг үед бид хоёр гоё подкаст хийж таарж байна. Тэгэхээр та 24 оноод өгнж байгаа 25 оноод төлөвлөж байгаа. Тэгээ энэ төлөвлөгөөг чинь маш гайхалтайгаар ингэж таны яг зөвхөн танд тохирсон, зөвхөн таны хүрч чадах тэр төлөвлөгөөг гаргах сургалт маргааш одоо 12 сарын 22-ны орой 20 цагт ингээ болох гэж байна. Тэгээ би энэ далмыг ашиглаад одоо тий 24 оноос 25 оныг илүү гоё гайхалтай болохыг хүсэж байгаа бол илүү гоё он байлгахмаар байвал маргаашийн сургалтанд ороод ирээ. Тэгээд 25 он чинь таны карманд байгаа шүү. Энэ карманд одоо тий $1000 та хэдэн сая болох юм уу? Эсвэл та карманд байгаа доллароо тэгээд байгаа зүйлдээ зарцуулаад үрээд дуусчих юм. Энэ бол таны сонголт шүү гэж хэлмээр байна. Юу тэр сонголт би ч гэсэн орё. Тэгээд энэ юу одоо ерөнхийдөө яриа маань дуусах чинь би нөгөө юунд энэ үзэж байгаа хүмүүстээ юу гэж хэлэх гээд байна гэхээр хорвоо дэлхий чинь ер нь бол хүн болгон тэгшгэнд ингээд бүх юмаа асах гээд өгөх гээд судгах гээд ингээд бид нар ингээд гараа тасаад аваад би аммаар ингээд хэдэд өгчгэд бэлэн одоо тэр өвгдээ бүхэл юмнууд чинь холбоотой энэ хорвоо дэлхий гэдэг чинь нэг том юм байл шүү дээ. Ганцхан том юм тэгээд тэндээс бид нар нөгөө ёстой самныхаа хэмжээгээр л өөрснөө авч байгаа юм бэлээ. Жижигхэн сэтгэл шархандаа өдөрдүүлэл тэ би нэг хүртэх хэрэггүй яах хэрэггүй гээд би надад нэг жоохон юм байхад бодно гэдэг нэг жоохон хүсгэд нөгөө жоохон юм мэй гэж өгж байгаа тэ. Би өстой энэ хангалтгүй би өстой улам том мөрөөдөлтэй амьдрын өстой Лас Вегаст очиж амьдрын одоо юу л гэдгийг мөрөөдөхөд тэр нь бас биелэл мэй гэж өгөх юм бэлээ шүү дээ. Тэрийг хамгийн сайн ойлгож аваарай гэж хүсэж байна. Нэгдүгээр хоёрдугаар хүн нөгөө өөрчлөлт би подкаст болгонд бол хэлж байгаа л да. Хүн ерөөсөө өөрөө л хүсэх юм бол мэдэхгүй чадахгүй юм ерөөсөө байхгүй. Тэр нас мас оройтсон, алдсан, онсон юм ерөөсөө байхгүй. Ялангуяа тэр өөрийнхөө тэр суур сэтгэлийн шархаа бид нарыг айлгаад байгаа юмэгээд байгаа гимшүүлээд бид нарыг хоошин татаад байгаа тэр сэтгэлийн шархыг эдгээчих юм бол тийм ээ. Ер нь бол бид нар unlimited потенциалтай тэр хязгааргүй чадвартай тийм хүмүүс юм байлаа шүү дээ. Тийм учраас жоохон томхон сэтгэл томхон мөрөөдөд бүгдээрээ 2025 оноо үнэхээр гайхалтай сайхан өгтөж амжилтаар дүүрэн сайхан амьдрын ажиргалтай гэдэг. Тэгээд энэ миний энэ подкаст хийгээд байгаа энэ коуч нар чинь дараалалаараа яваад байгаа сэтгэлийн шархаа явж байгаа. Тэгээд одоо мөнгөний шархны тухай мөнгө яаж мөнгөтэй болох мөнгөний энергийнхаа талаар судалж чинь дараагийн миний подкаст болохоор яаж бизнесийн коучтэй ярилцлах юм. Тэгээд яаж бизнес хийх юм чинь нэг бизнес хийдэг хүмүүс нь тусдаа төрсөн юм биш. Ерөөсөө бидний бас л бодолтой холбоотой байгаа байхгүй. Тийм учраас бүгдээрээ энэ 2025 онд зүгээр л нэг суучихсан юм шиг л сайхан амьдрий. Миний хувьд ч гэсэн юм подкаст хийх, юм хүнд заах, зөвлөх тийм чадвар 3 жилийн өмнө, 2 жилийн өмнө ерөөсөө байгаагүй. Би бүр подкастанд хэлдэг байхгүй. Би нөхөртэй хүртэл өөрийнхөө мэдрэмжийг бодлоо ингээд юугаа ойлгож чаддгүй тийм хүн юмж ярихдаа жоохон таарах найз нөхдөйгөө ч ингээд өөрийгөө илэрхийлээд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж чаддгүй тийм хүн байсан. Тэгэхэд чинь ингээд коуч болмоор энэ хүмүүс тусламаар энэ мөнгө хиймээр энэ аялангаа мөнгө хиймээр энэ гэл тэ юмд цагт хүлэгдэж явахгүй нэг хүнд очил нэг цагаас цагийн хооронд тэ нэг цагаар цалинжаад ч байд юм уу. Тэгээд нэг хүний эрхэм тэгж амьдрмааргүй би өөрийнхөө амьдрмаар байна. Одоо нараа коуч маань бидний багш Нараа Томсон коуч маань одоо амьд жишээ байна шүү дээ. Аялал явж идэг мөнгө хийгээл явж идэг хүмүүсийн амьдралыг оронгоор нь өөрчлөх хүмүүс туслаад явж идэг ийм сайхан амьдралыг биднэрт ингээ харуулсан болохоор би Нараа коучгүй хүн болно гэж юм мастер коуч болно гэдэг том мөрөөдөлтэй болсон. Тэгэхээр тэрний чинь тийм том мөрөөдөлтэй очиход наанага юм жижиг сажиг би ингээд ярьж чаддгүй, хэлж чаддгүй, үзэл бодлоо илэрхийлж чаддгүй гэдэг ингээд яагаад өөрийгөө гадаад байгаа тэр одоо тэр чинь бас лав ухамсарт байгаа ихтгэл үнэмшлүүд шүү дээ. Тэрийг ингээд сольж болдсон байлээ. Бидний таригч маш зөөлөн уян хатан эрэхтэй юм байлээ. Тэгээд тэрийг чинь ингээд солиод л явчдсан байлээ гэдэг хамгийн сайн ойлгосон тэрийг үзэж байгаа хүмүүстээ хэлээ. Тэгээд хаалт болгоод өөр хэлэх юм байгаа юм гэсэн коучт маань. Тэгэхээр одоо энэ лайвыг үзэж байгаа хүмүүс маань тий. За би 3 саяын орлоготой ямар ч байсан 3 саяын орлогоороо тэгэл нэг 2 идэхгүй хос онохгүй амьдраад байна да гэж бодож байгаа бол
танд 30 саяыг олох боломж байгаа шүү. Зүгээр л та энэ 3 сая дээр өөрийгөө кодлцсон байгаа. Энэ кодлцсон код чи юунаас улбаатай вэ гэхээр нөгөө л мөнгөний шарх. Таны ээж аав чинь таныг жоохон байхад миний хүн нэг ажилтай орлоготой байх болно доо. Нэг цалинтай одоо тогтмол цалинтай л байхад болно. Ажлаасаа битгий гар, битгий халаг, битгий буруу зүйл хий, захирлынхаа хийсэн болгоныг хий те. Тэгэл ажлаа сайн хийгээд байх юм бол цалингаа л таслахгүй байх юм бол миний хүү тэгэл босод зүйл нь болно ингээд бид нарыг ийм хайрцаглаад жижиглээд нэг ийм жижигхэн ийм орчинд бид нарыг амьдруулад байдаг. Тэгээ энэ бол таны мөнгөний шарх. Та 30 саяыг 300 саяыг олох боломжтой. Тэрэн дээрээ та өөрөө ажиллаж чадах юм бол өөрөө өөртөө тэр зөвшөөрлийг өгөх юм бол өөрөө өөрийнхөө мөнгөний шархтай ажиллаж чадах юм бол сэтгэл зүйн шархтай ажиллаж чадах юм бол танд маш олон боломжууд байгаа гэдгийг олж хардаг. Тэгээ Манара Томсон багш маань 50 коучийг одоо ингээ Монголд бэлтгэсэн байна шүү дээ. Тэгээ эдгээр бүсгүүчүүд маань яагаад ийм гоё багшигаа хайрладаг, багшигаа магтдаг, багшигаа ингээ хүндэтгдэг, багшигаа биширдэг, дахан дуурайдаг вэ гэхээр эдгээр хүмүүс чинь өөрсдөө яг одоо бид нартай нэг адил хуучин одоо нэг юм хайрцагтай хайрцаглагдсан тэрэн дотроо зовоод зүдрээд явж исэн хүмүүс энэ Нара Томсон багштай уулзраад Top Coach Academy ингээд ороод хувь хүний хөгжилтэй анхаарад өөрийнхөө шархнуудыг эдгээгээд тэгээд ингээд дараагийнхаа төвшөнд гарцсан байхгүй юу энэ хүмүүс чинь өмнө нь хэн байсан бэ? Одоо яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг маш одоо боддоор өөрсдийнхөө амьдрал дээр мэдэрч байгаа хүмүүс чинь гоё сайхан болгоно бусдад ингээд хуваалцгаал нэрээ миний дотор мэдрэмж өөр болчлоо. Нэрээ миний чадвар өөр болчлоо. Би энэгээрээ нэрээ илүү мөнгө олоод байна. Илүү гоё одоо төвшөнд очоод байна. Миний харилцаа ч гэсэн өөр болчоод байна. Тэгээ миний амьдрал ингээд дээшлээд байна, дахиад сайжраад байна гэдэг үүднээсээ тэрийгээ бусдад хуваалцаж, тэрүүгээрээ бусдад ингэж үлгэрлэж, бусад нэг адилхан зүдэрч байгаа зовж байгаа тэр эмэгтэйчүүдтэй туслах гад өнөөдөр ингээд сошиал дээр лайв хийж гин, рил хийж гин, коучинг өгж гин ингээд энэ болгоныгоо бид нар хуваалцаад яваад байгаа юм хүмүүс аахгүй. Түүнээс бид нар одоо хин нэгэн хүнд ингээд бараа зарчаад тэрнийхээ мөнгөний хойноос хөөцөлтөд байгаа юм биш. Бид нар хувь хүн болгонд, эмэгтэй хүн болгонд, ээж хүн болгонд бид нар өөрсдийнхөө түүхээр, өөрсдийнхөө ойлгосон, ухаарсан, мэдэрсэн одоо туулсан тэр бүх түүхээрээ бид нар ингээд замчилж байгаа маа. Тэгээд нөгөө эмэгтэйчүүдийг өөрийнхөө араас явж байгаа тэр нэг юм зовсон, зүдэрсэн, нөхөртөө хууртагдсан, хин нэгэнд одоо ингэж шахагдуулсан, маш одоо ийм муухай драма өгдөг зүйлүүд зөндөө биш үү? Монголчууд би нэг амар хөтлөө уурдж байна. Саяхан одоо дав коуч маань ярьлаа шүү. Бид нэг мөрөдөө тоглоом гэдэг зүйлд амар мөнгө алдчихж байна. Тэр мөнгө чинь тэгэл гадагшаа явчихж байгаа тийм үү? Тэгэхээр бид нарын ийм ядуу сэтгэл зүй, бидний ийм харлаган байдал дээр бүх хүмүүс ингээд тоглолт тэгээд бид нарыг улам их цөлмөөд байна. Цөлмөлөхгүй байхын тулд бүгдээрээ нэг жоохон сэргийг соргог байя. Гой хүмүүс ингээд таны хажууд сайн сайхан зүйлийг яриад байгаа бол тэндээс нь алив яг юу юм бол нэрээ миний амьдралд туслах юм болов гэд туршаад үз, холбогдоод үз, асуугаад үз. Бид нар зөндөө олон үнгүй зөвлөгөө коучингуудыг өгч байгаа. Тэр болгоныг та аваад амьдралдаа нэг хэрэгжүүлээд үзье. Тэрний дараагаар танд өөр мэдрэмж төрнө. Нэрээ би энд өөрчлөгдөх юм байна. Нэрээ би өсөж хөгжих юм байна. Тэгээ нэг ихний жижиг алхмуудаа хийгээд эхлэхээр дараагийнхаа хүн тэрийгээ бид нар хуваалцмаар санагддаг. Эмэгтэй хүн чинь хамгийн гоё нь одоо хайраа, ойлгосон ухаарсан зүйлээ, сайн сайхан зүйлээ бүгдд нь хуваалцахыг хүсдэг шүү дээ. Тийм учраас энэ хүү лайвыг үзэж байгаа одоо бүсгүй та, залуу та энэ одоо сайн сайхан энэ зүйлсийг хуваалцмаар байгаа бол шеэр хийгээрэй. Манай даваа коучи амар амгалан подкаст маш гоё подкастууд байгаа. Тэгэхээр та энийг үзээд бусдтай хуваалцмаар байгаа бол шеэр хийгээрэй. За мөн одоо үнэхээр та бүхэн ингээд сая цаг орчим ярилцсан энэ ярилцлагыг сонсоод нэрээ би 2025 он яагаад өнгөрсөн шигээ үдэх хэвээр би арай өөрөөр амьдрмаар байна шүү дээ. Гоё зүйлийг хиймээр биш, бүтээмээр биш гэж бодож байгаа бол маргаашийн сургалтанд ороод ирээ. Тэгээ маргаашийн сургалтанд бүртгүүлэхийн тулд миний энэ одоо бэкграунд дээр байгаа инх заяа бүжиг гэсэн фейсбુક хаягаар над руу чат бичээд сургалтандаа яг одоо бүртгүүлээрэй. Маш цөөхөн одоо хүн инфо сургалтанд орох боломжтой. Ягаад гэвэл бид нар хүн болгонтой тулж ажиллаад тэр хүний 2025 оны гайхалтайгаар төлөвлөх тэр боломжийг бид нар ингээ гаргаж ирнэ. Тэгээ энэ сургалтын дараагаар та өөрийнхөө 2025 оны өшөө урдчлаад харцсан хаана бүрхээ мэдсэн хэдэн төгрөгтэй болохоо мэдсэн ингээд гарах болно. Тэрний дараагаар бид нар бас гоё танд сюрпризийг бэлтсэн байгаа. Тэгэхээр энэ сюрпризийг авахыг хүсэж байгаа бол яг одоо над руу чатчээд бүртгүүлээрэй гэж хэлмээр байна. Тэгээд даваа коучийн энэ гайхалтай подкастыг та шеэр хийгээрэй.
Яагаад тэгэхээр та одоо зориглоод үйлдэл хийхгүйсэн чи таны найз, таныг үзэж байгаа тэр хүмүүс чинь бас үйлдэл хийгээд өөрчлөгдөг гэлтэй тий. Дандаа л бид нар энэ утаандаа бухимдсан, тэгээ түгжрээндээ бухимдсан ийм амьдрал биднэрт ингээд муу муухай болохгүй бүтггүй зүйлээ ярихаас илүү болж байгаа бүтэж байгаа зүйл дээрээ бид нар дөрөөлөөд босоод арай хүчрхэг болъё л да. Тэрнийхээ дараагаар бид нар тэмцэцгээе гэж хэлмээр байна. Харин За тэгээд нөгөө бүр ингээ хэлмээр ярмаар буцсан зүйлүүд байгаа унтарч учраас штэ, тэрийг ингээд загсаач чадахгүй. тий нөгөө Ярьж багшаа байгаа. мартаад идэг чинь бид нар нэг багшийг нэг дахин шүтээд байгаа юм биш байхгүй. Бидний амьдрал ингээд өөрчлөлтсөн болохоор нь тэр баяраа хуваалцаад багштай талархлаа илэрхийлээд орж ирсэн коуч бол Нараа Томсон багшаагаа гэж дахин яриад байгаа чинь тэр хүн бидний амьдралыг өөрчилсөн. Тэгээд өөрөөрөө үлгэрлээд явж байгаа хүмүүс одоо бид нар болохоор одоо өөрснийхээ шавнырыг бас үлгэрлээд явж байгаа тийм хүмүүс байгаа даа. Тэгээд амдашгүй ингээд аманд нэгэл манайха коуч нар чинь ингээд аман ингээд шүтэн дээр цагаал аман ингээд өстө хоёр талцсан тийм хүмүүс байдаг шүү дээ. Зөвхөн ихтэйч гэж ихтэйг нэгээ дэмждэг ч гэж ихтэйг нь тийм хүмүүс байдаг. Тэгээд энэ подкастыг үзсэн хүмүүс маань одоо ядчил одоо хэдэн жилийн өмнө манай нэг үйлчлүүлэгч үгүй миний бүр энерги имчилгээний багш хүн надаа ингэ нэг чамийн юм цаасан тэгтээ ингээд хээ угалцтай уйлан тийм доктор үжсэн байх яг мөнгөний хэлбэртэй. Тэгээ за би энийг ингээд чамд бэлгэлье. Одоо тэр чинь нэлээд 3 жилийн өмнө энийг бэлгэлье. Энд чи ингээд $100 ч юм уу хэдэн доллар эдийн хийгээд money I love you одоо мөнгө би чамд хайртай шүү гэдэг дандаа хэлж байгаарэ гэдэг тийм дугтаа өгсөн. Тэгсэн чи би яг нөгөө цөмгөндөө тэр үед чи нөгөө мөнгөний шарахтай явжсэн болохоор цөмгөндөө нөгөө дугтаагаа хийж явж байгаа л тэр чин нэг зузаан картонын юу байсан болохоор илэгдээд тэгээд хаягдсан байхгүй. Тэгээд би сая мөнгөний шарахны хичээл суугаад та нэг тэгж хэлжсэн шүү дээ. Дансанд өөртөө яг хадгалан чин данс нэгээд тэр лүгөө мөнгө хийгээд дугтаа хийгээд мөнгө хийгээр яг өөртөө зориулсан те. Гэт хийгээрээ одоо би яг тэгж эхэлсэн байхгүй тийм учраас энэ подкастыг үзэж байгаа хүмүүс яг одоо та нар өөрсөндөө одоо хэдэн төгрөг байдгийг бүр мөнгөгүй ч гэсэн хамаагүй ямар нэгэн мөнгө олоод өөртөө нэг юм хадгаламж үүсгээрээ тий гэж зөвлөе. Тэгээд одоо мөнгөнийхөө шархнаас ал та одоо ингээд ядуу байдаг юм уу, өрөнд орцсон байдаг юм уу, мөрөдө тоглоом байдаг юм уу ингээд тоглосон. Энэ бүхэн чинь таны мөнгөний шархтай чинь бас таны нөгөө сэтгэлийн шархтай холбоотой ингээд юм. Учираас тэр нэг одоо шүдний өвчнөр бол тэр язорын идэ бээрийн цэвэрлж ижил та амжилтанд төрн мөнгө хожин те одоо сайхан аялна гэдгийг л хамгийн сайн ойлгосон байх гэж бодож байна. За тэгээд их сайн коучтой маш их баярлалаа. Тэгээд бүх иргэдийн сургалтанд нь амжилт хийсэн улам олон хүнийг мөнгөнийхөө шархнаас гаргаж баян чинэлэг элбэг тансаг амьдрахад нь маш их нэмрээ оруулаарай гэж өрөөе. Би болохоор одоогоор бол яг юу хийж байгаа ганцаарчсан коуч нь зөвлөгөөнүүд өгж байгаа. Угаасаа нөгөө хүмүүс орж ирсэн ингээ аачлцсан би чи их хаппи байгаа энэ эзэмшсэн шинэ карьер ингээд урд нь бол ингээд 50 гарцсан хүн шинэ мэрэгжил эзэмшнэ гэхээр ерөөс ингээд санаанд багтахгүй би сургууль сууя гэхээр ерөөсө санаанд багтдаггүй байсан аахгүй. Тэгсэн чи яг нэг хийх юм олоод авсан яг хүнд туслах дуртай нэг тийм өгөгдлээгээ за энэ коучинг чинь хамгийн чухал юм байна гэдэг энэ 2024 онд мэдээд авсан коуч болсон. Би чи одоо сая 8 сараас коуч болыг шийдсэн хүн багхгүй. Багштайгаа уулзрал тий. Тэгэл энэнд маш их хаппи байгаа. Ирээдүйд маш олон хүний амьдралыг өөрчлөн, туслан, сэтгэлийнхэн шархнаас нь гаргана. Ингээд гэр бүлийн амьдралыг амар амгалан би нэг ганц ч болсон гэр бүлийн амьдралыг өөрчлөе гэдээ ярьдаг байсан бэл. Одоо би бол мянган гэр бүлийн амьдралыг өөрчлөн гэдэгтээ итгэлтэй байгаа. Тэгээд над руу бас чат очиод хуваараа зөвлөгөө аваарай гэж хэлсэн. За маш их баярлалаа. Сонсон баярлалаа. Тэгээд энэ лайвыг үзэж байгаа хүмүүс маань хадгаламж хийхээс гадна өөртөө хөрөнгө оруулаарай. Энэ коучүүдээс сургалт аваарай. Нараа Томсон багшийн коучингийн одоо энэ гоё сургалтуудад орж ирээрэй. Тэгээд та ямар ч хадгаламжинд хийсэн мөнгнөөс чи илүү өөртөө хөрөнгө оруулсан тэр хөрөнгө оруулалт чинь хэдэн сая дахин үржин шүү. Би энийг бүр баталгаатай хэлмээр. Тэгээ бүх одоо мундаг биллионерууд те мундаг саятан тэр бомтонгууд дандаа өөртөө хөрөнгө оруулалт хийсэн байд юм аа. Тийм учраас өөрөө тийм их мөнгийг бүтээх боломжийг өөртөө гаргаж ирсэн байдаг. Тэгэхээр танд бас энийг ингэж зөвлөмөр байна. Тэгээ даваа коучтой маш гоё подкаст хийж намайг урьж оролцуулж ингэж гоё яриа өрнүүлсэнд маш их баярлалаа. Тэгээ танаас маш олон хүмүүс мэдээж коучинг авна. Бидний маань амьдрал өөрчлөгдөн би бол бүрэн итгэлтэй нь яагаад гэвэл манай даваа коуч маш чадварлаг коуч байгаа. Тэгээ амьдралынхаа турш баг ингээ коучд бэлтгэгдсэн хүн байгаа учраас одоо яг энэ мэрэгчлээ эзэмшингүүтээ те бүр гайхалтайгаар ингэж олон хүмүүст нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа даваа коуч. За баярлалаа.
өөртөө хөрөнгө оруулаараа бид нар ч нөгөө шархтай хүмүүс чинь мөнгөө юунд зориулахаа мэдгүй хүнд болохоор 300 мянган төгрөгөөр бэлэг аваад өгчдөг. Өөртөө 300 мянган төгрөгөөр сургалтанд суух гэхээр амар үнэтэй санагдаад өөрөөсөө харамлаад идэг. Тэр чинь бас мөнгөнөө шарах шүү. За их баярлалаа, баяртай. Баяртай.